Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар тамхи татдаг бүсгүйчүүдэд өгөх гоо сайхны зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Тамхи татдаг бүсгүйчүүдэд зориулан тамхи гоо сайхан болон эрүүл мэндэд үзүүлдэг хорыг аль болох багасгахад туслах зөвлөгөө. За нэгдүгээрт нь цусан хангамжийн талаар бодолцох хэрэгтэй. Учир нь тамхи татснаар арсны өнгөн гадаргуун судсуудыг нарийсгадаг. Ингэснээр судас эмзэг болж эд эсдэх цусны эргэлт алдагдан нүдний доогуур хөх толб үүсдэг байна. Тамхины ийм нөлөөллийг багасгахын тулд хүчил төрөгч агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Судасныхаа бэхжүүлдэг байгалийн нэгдэл бүхий тос хэрэглүүр нь судасыг дахин уян хатан болгох бол зохиногдсон нүдний дор үүссэн хөхрөлтийг арилгахад туслана. Хоёрдугаарт нь тамхин дэх никотин арсны уян хатан байдлыг хангах коллагеныг устгадаг ферментүүдийг ихээр ялгаруулдаг гэж эрдэмтэд баталсан. Тиймээс тамхи татдаг эмэгтэйчүүдийн арс маш уян хатан байдлаа алдаж өршлөө ус нүүрний хэлбэр өөрчлөгддөг байна. Гуравдугаарт нь арс арчилгаандаа коллагентай тос түрхэх хэрэгтэй. Харин 35 наснаас хойш арсыг сэргээ залуужуулдаг коллагены лифт маскыг байнга хэрэглэх нь зүйтэй. Дөрөвдүгээрт нь тамхи татдаг эмэгтэйчүүдийн арс хамгаалах чадвараа алдаж ялангуяа нарны хитийн ягаан туяанд эмзэг болдог учраас сэвх нөсөө толб үүсэх өршлөө эрт үүсч эхэлдэг. Тиймээс үүнд хит ягаан туяа шүүгч бүхий гоо сайхны бүтээгдэхүүн тус болно. Мөн арсыг гадны нөлөөллөөс хамгаалдаг Е витаминтай тус маск хэрэглэх нь зүйтэй. Тавдугаарт нь тамхи татснаар эд эсдэх солилцох явц удаашрдаг тул 7 хоногт 1-2 удаа ногоон болон хөх шавраар маск тавьж арсны гадаргуугаа гуйжуулах хэрэгтэй. Ингэснээр чухал орс найрлага бүхий тос арсанд гүн шингэж үйлчлэгийг сайжрах болно. 6-дугаарт нь никотины нөлөөллөөр арс шийгээ алдаж нэмгэн хуурай болж эрүүл төрх рүү алддаг. Үүнээс сэргийлэхийн тулд өдөр бүр чийшүүлэх тос түрхэж чийшүүлэх маск тавих хэрэгтэй. За 7-дугаарт нь харин уушгинд үүссэн чөлөөт радикалууд арсыг эрт хөшрүүлдэг тул антиоксидант бүхий гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ялангуяа арсанд Е, С витаминтай тос нь чухал юм шүү. Эдгээр витаминыг агуулсан тос маск нь арсны гадаргууг хэвэн болгож жижиг өрчлөөнүүдийг багасган нүүрний өнгийг сэргээдэг байна. Гоо сайхан таныг аварна. Тамхиа хайж гоо сайхандаа анхаараарай. Тамхи татах нь хүний бие организмд нөлөөлдөг. Хүний бие организмын 70% нь уснаас тогтдог бөгөөд бидний дотоод эрхтний үйл ажиллагаа нь та бидний амьсгалж буй агаараас шууд шалтгаалдаг билээ. Амиак, формалдегид, бензол, давирхаа, азотын эсэл зэрэг хортой бодисон агуулсан тамхины утаагаар амьсгалснаар бид өөрсдийгөө хордуулж байдаг. Бидний уушгины үйл ажиллагаа муудахад хүний бие организм хүчил төрөгчөөр дутагдаж явандаа судас уян хатан байдлаа алдаж бодисын солилцоо алдагдаж эхэлдэг. Иймээс эрүүл мэндийн төлөө өөрсдөө анхаарал тавьж чадахгүй бол ямар ч гоо сайхан ч ямар ч эмч танд тусалж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та тамхи татдаг ба тамхинаас гарахар шийдсэн бол доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Үүнд зөвлөмж 1. Яг тэдний өдрийг тамхинаас гарсан өдөр хэмээн тооцно хэмээн тэмдэглэж энэ өдрийг тамхи татснаар санагдсан үедээ байнга санаж байх хэрэгтэй. Зөвлөмж 2. Өдөр болгон татдаг тамхины тог багасган айжмаар гарах эсвэл гинт хаях аргын аль нь өөрт нь тохирохыг олж тогтоох. Зөвлөмж 3. Найз нөхөд болон гэр бүлээсээ сэтгэлийн дэмжлэг аваарай. Хамт тамхинаас гарах найз нөхдөд олоорой. Энэ нь илүү үр дүнд хүргэдэг гэж мэрэгчлэнүүд зөвлөж байна. Зөвлөмж 4. Тамхи орлох ямар нэгэн зүйлийг гартаа байр. Ингэснээр та тамхи барьдаг зуршлаас аажимдаа салах болно. Тамхи татмар санагдангууд 3 удаа гүнзгий амьсгаа авч байх хэрэгтэй. Зөвлөмж 5. Аль болох их ус уугаарай. Ингэснээр ус уухад тамхи татдаг үеийнхтэй адил амны булчин хөдөлж байдаг учраас тамхи татдаг зуршлаас салахад нь тус болох болно. Зөвлөмж 6. Тамхиг үргэлж зуулгүйгээр нэг соргодол амнаасаа авч байх нь нэмж хордохоос сэргийлдэг. Өдөрт яг тэдэн ширхэг тамхи татна гэж шийдээрэй. Тэгээд илүү татсан тамхины тоо бүрээр өөрийгөө торгох шийдвэр гаргаарай. Зөвлөмж 7.
Идэх зуршлаа өөрчлөх нь тамхиг багасгахад туслана. Өөрийгөө аль хэдийн зуршил болсон тамхиндаа автоматар хүрээд байхгүй тул тамхиа өөрийнхөө дадлуулсан газраас өөр газар тавих, өөр карманда хийх, буруу гараараа авах гэх мэт үйлдэлүүдийг хийх. Зөвлөмж 8. Тамхиг хайхыг хүсэж байгаа шалтгаануудаа жагсааж бичээрэй. Танд тамхиг хайх олон шалтгаанууд байгаа байх. Эрүүл мэнд, тамхин зарж буй мөнгө, найз нөхдөдөө үлгэрлэх гэд олон шалтгаанууд байж болно. Ямар ч шалтгаан байсан гэсэн дараа нь та тамхиг татахыг хүсэх үед бодол санаанд чинь гарч ирэх тийм дүрслийг бий болгоорой. Зөвлөмж 9. Тамхиг орлох шинэ үйл ажиллагааг төлөвлөөрэй. Хүмүүсийн тамхинд буцаж ордог шалтгаан нь зуршил болсонтой холбоотой байдаг. Тэд кофе юм уу цайтай хамт ажлын завсарлагын үеэр тамхи татаад сурчсан байдаг. Та тамхи татдаг байсан цагта түүнийг орлох өөр шинэ зуршлыг олох хэрэгтэй. Зөвлөмж 10. Тамхинаас гарсан эхний 7 хоног чихэрлэг гаатай зүйл болох бох мөн витамин С-г байнга хэрэглэж байгаарай. Хэн нэгний тамхи татахыг харах хажуудчин хүн тамхи татсан ч байсан та төвчээрэй. Харин сонсон та бүхэндээ баярлалаа.